Бид өмнө хүргэлтийн үйлчилгээний тухай инфографик хийж байсан. За одоо өөр нэг хөдөлгөөнд инфографикийг энд яаж хийхийг үзүүлье. Хоосон blank slide бэлдсэн байна. Shape дэлгэгдэгдснээс top corners round гэсэн тэгшүүнцэг төвдөрсийг сонгож байна. За слайд дээр зуръя. Format tab дээр тавшиж rotate дэлгэгдэгдснээс flip vertical гэсэн төлөвийг сонгож эргүүлж өгнө. Дахиад shape гэснээс oval буюу тойрог хэвдэрсийг сонгоё. Ctrl Shift touch-ыг дарангаа дов дуугүй тойрог үүсгэнэ. За энэ хоёр хэвдэрсийг хоёуланг сонгоод Format tab дээр тавшаад Merge Shapes гэсэн дэлгэгдснээс Subtract гэсэн үйлдэлийг сонгож өгнө. За нэг shape болгож өгч байна. За Shape Fill гэсэн дэлгэгдснээс Light Gray гэсэн өнгөөр дүүргэж өгье. Гадна хүрээний зураасыг байхгүй болгоно. За одоо эффект хийж өгөх хэрэгтэй байна. Сүдрэлтийн эффектийг хийж өгье. Shape Effects гэсэн панелыг дуудъя. Shadow дэлгэгдсэнд Color гэсэн утганд 10 г авна. Transparency буюу нэвт харагдалтыг 77% болгоно. Size буюу хэмжээг 107% гэж аваад Blur буюу балархаа гэсэн байдлыг 10 point гэж авна. Angle буюу өнцгийг 0 градус, distance буюу зайг бас 0 градус гэж тус нь авъя. За тэгээ панелээ хаана. Одоо top corners rounded гэсэн хэв загвараа дахиж сонгоод өмнө үүсгэсэн хэв дүрсний өргөнтэй адил зурж өгье. За өнгийг нь цайвар, улаан өнгөөр дүүргэх хэрэгтэй байна. За дүүргэж өглөө. Гаднах зураас нь байхгүй байх ёстой. No outlines гэсэн төлөвийг сонгоно. Сая үүсгэсэн хэв дүрсээ цаана барилуулахын тулд Format tab дээр тавшаад Send Backward гэсэн бүр дээр тавшия. Одоо текст бичиж өгөх хэрэгтэй байна. За ингийн тулд текстийн үрээгээ сонгоод Arial font сонгоно. Томоор We Shot гэж бичиж өглөө. За фонтны өсгийн хэмжээг 28 point гэж аваад стилийг нь bold гэж авъя. Өнгийг нь light gray гэсэн өнгөөр дүүргэж өгөөд за голлуулж барилуулж байна. За Ctrl товчийг дарангаа энэ текстийн үрээгээ доош нь хуйлж тавина. За текстний оронд 1 гэж бичиж өглөө. Фонтны хэмжээг 60 point гэж авъя. Одоо текст тоо энэ хэв дүрс гурвуулгыг сонгоод идэвхжүүлээд групп болгож өглөө. Тэгээд Send Backward үйлдэлийг хийж өгнө. Text box icon дээр тавшаад доод хэсэгт текстийн үрээ үсгээд хараа гэж томор бичиж өгье. Arial font болгож өөрчлөөд bold стилийг сонгоно. Өсгийн хэмжээг 18 болгоод заагуулж өгнө. Өсгийн өнгийг мөн цайвар улаанаар авна. За энэ текстийн үрээгээ Ctrl товчийг дарангаа хуйлж доор нь тавьж өгч байна. Текст гэж бичээд өнгийг нь саарал өнгөтэй болгож байна. Нөө текстийн үрээгээ хоёуланг нь select хийгээд group хэлж өгнө. За одоо бүгдийг нь сонгоод Ctrl Shift товчийг дарангаа баруун дэш нь 3 удаа хуйлж тавья. Хоорондох заагийг тэгш авах хэрэгтэй.
За тэгээд тус бүрийнх нь өнгийг сольж өгөх хэрэгтэй. Өнгийг нэг үрчлэн сольж өгч байна. За мөн тоонуудын 2, 3, 4 гэж өөрчилж өгөх шаардлагатай. За орчилж өгье. Одоо текстийг нь солих хэрэгтэй. За 2 дахь хэсэгт судалгаа гэж бичээд өнгийг нь сольж өгч байна. 3 дахь хэвдэрсэнд анализ гэж бичээд шар баргангийг сонголоо. 4 дахь хэвдэрсэнд орлого гэж бичээд хөх хөнгөөр сольж өгч байна. За одоо бид гаднаас нэг 4 зураг оруулж ирье. Би SVG форматаар 4 зураг бэлдсэн байгаа. За үнийг оруулж ирье. Оруулж ирээд харуулц газрууд нь нэг нэгээр нь жижигрүүлж тавина. Ингээд жижигрүүлж тавьсны дараа одоо анимацид оруулах ажлыг эхлүүлье. Эхний цайвар өнгөтэй хэвдэрсээ сонгоод Animation tab дээр тавшина. Add Animation гэсэн дэлгэгдүүлснээс Float In гэсэн төлөвийг сонголоо. За duration хугацааг 0.50 секунд гэж авч байна. За одоо нэг гэсэн тоотог группийг сонгоод Add Animation дэлгэгдүүлснээс Float In төлөвийг сонгоно. За Start мөрөнд After Previous гэж тавьж өгнө. Duration утганд 0.50, Delay утганд 0.25 гэсэн утгуудыг орууллаа. За одоо хараа гэсэн үгт текстэн группийг сонгоод Add Animation хэсгээс Zoom эффектийг сонгоно. Start мөрөнд After Previous төлөвийг өгнө. За түүний доорх зургийг нь бас сонгоод Zoom эффектийг өгч байна. За 2 дугаар хэсэг рүү оръё. Цайвар өнгийн дэвсгэрийг сонгоод Float In эффект өгнө. Start мөрөнд After Previous төлөвийг сонгоод Duration утганд 0.50, Delay утганд 0.25 гэж тус өглөө. За ийм байдлаар бусад хэсгүүдэд нэг бүрчлэн харгалзах анимацуудыг хийж өгнө. Animation Painter энэ тусламжтайгаар бас будаад явж хажуулна. Цаг хэмнэхийн үүднээс би бэлэн болсон слайдыг энд харуулж байна. За хийж дууссаны дараа Slide Show icon дээр давшиж үр дүнгийг харъя. За ийм байдлаар бид энэ хэсгээр сонирхолтой анимат инфографик буюу хөдөлгөөнт инфографик хэрхэн үүсгэх тухай ойлголтыг үзэж дууслаа.